Энэ дөрмөд нь бүр үнэхээр сонирхолтой. За нэгдүгээр 10 хоног цагаан хоол хэрэглэн. Цагаан хоол идэнэ. Хоёрдугаар энэ 10 хоногийн хугацаанд утас ямар ч девайс ерөөсөө ашиглахгүй. Уцаа очингуудаа шууд хураалах гэхний бодол байсан. Би бүр ийм сонин юм замбраагүй юм боддөг юм уу? Ямар амар сонин тийм ирээлжилсэн яг ингээд тогтож ойлгохын аргагүй. Яг ингээд за энэ 10 хоногоо л дуусах юм бол хүрэлж юм чи яг өөрөөр үнэхээр бахархаж болох үз. Тийм маш том юмны ард гарах нэ. Өөрөөгөө чи яг ялан дийлж чадах нэ. Маш гоё экспириенс. Хүнтэй ярихгүй ингээд 10 хоног чинь бүр ямар гоё юм бэ? Тэгэл нүдэн анангууд ингээд нөгөө коровка ингээд дээрээс бууж ирээл ингээл урсаал ингээл яваад тэгэнгүүт сайн байцгаана уу чи минь нэтэлийн сувгата давтай морил шинэ бичлэгтэй давтай морил. За тэгэхээр яг одоо би хаана байгаа вэ гэхээр найз залуугийнхаа амьдардаг Амара гэдэг юм жижигхэн одоо коммуне буюу одоо жижигхэн хот тосгон сум одоо юу ч гэж хэлэх юм дээ ийм жижигхэн одоо газар ирчихсэн байна. За тэгэхээр энэ бичлэг дээрээ би та нартайгаа юуны талаар ярилцахыг хүсэн бэ гэхээр та бичлэгнээ одоо нөгөө гарчигнаас нь бас харж байгаах тийм ээ. Би яг миний амьдралдаа туулж байсан хамгийн том 2 сорилтын нэг буюу 2 том чаленжийн нэг болох 10 хоногийн чимээгүй бясалгалд явж үтсэн талаараа туршлага тэгээд дээрэс нь юу мэдэрсэн талаараа юу сурсан талаараа энэ бичлэгээр та нартайгаа хуваалцъя гэж бодлоо. Би энэ 10 хоногийн чимээгүй бясалгалд болвол Монголд байхдаа нэг одоогоос бараг 4 жилийн өмнө явж байсан. Тэгэхээр 24 мөртэй байсан гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ туршлага маань бол миний амьдралдаа туулж исэн туршлагуудаас 24 нас хүртэлхт одоо туулж исэн бүх зүйлсээс маань ер нь хамгийн хэцүү 2 туршлагын нэг байсан. За тэгэхээр яагаад гэдгийг энэ одоо би энэ бичлэг дээрээ дэлгэрэнгүй ярина гэсэн. 10 хоногийн чимээгүй бясалгалын талаар бас хүмүүс өмнө нь зөндөө сонсч ирсэн байж магадгүй тийм ээ. Випашна бясалгал тэгээд 10 хоногийн чимээгүй бясалгал гэж хүмүүс айгүй их хальт сонсч ирсэн байдгийн мэн лээ. За тэгээд тэгэхээр би эхлээд энэ бясалгалын талаар ер нь ямар бясалгал байдаг талаар нь та нартай эхлээд ярьж өгье. За энэ Монголд бол Випашна бясалгалын төв гэдэг юм одоо сайн дурын юм бясалгалын одоо төв байдаг. Тэгээд buongiorno. Ciao. Ciao, che bellissima. Sì, Felicetta di mamma Adriana. Esatto, sì. Io abito lì vicino, proprio la prima casa, quella che vieni su in piazza, che vedi così 3 terrazze. Ah, sì. Ecco, quella in... За миний жижигхэн бяцхан итали хэлийг та бүгд сая харах шиг боллоо. Тэгээд манай италичууд бол угаасаа нэлээд яриасан хүмүүс гэж би хэлсэн шүү дээ. Сайн нэг хүнтэй бол би өөрт нь хийж таарж байгаагүй. Тэгээд хөөрхөн нохоо найран айгүй хөөрхөн нохоо намайг бүр холоос харснаа бараг сонирхоод ирээд байгаа юм хайш юу Аз хүн бэ гэж бодсон яасан нохоо. Тэгэж бодоод ирсэн. Тэгээд амир ярьлаа. Яалтчгүй энэ нөгөө хотхон байж тээ. За би нөгөө түрүүний бясалгал руугаа орохоос өмнө саний эгчийн талаар зүгээр нэг саний эгчтэй холбоотой юм жоох ярьчих. Энэ нөгөө коммуни чи харьцангуй одоо хэдэн хүнтэй боллоо. За би хэдэн хүнтэйг доор биччихье. За миний санаж байгаагаар нэг 1000 гаад хүнтэй юм болов. Арайгүй болов. Ер нь айгүй цөөхөн хүнтэй заяа. Тэг ингээд угаасаа Аз хүн байхгүй шүү дээ. Энд чи яг нөгөө тийм уугуул италичууд нь амьдардаг юм жижигхэн юм аяг бүр тийм цэвэр цусны гэдэг шиг тийм жижигхэн Итали таун. Тэгээ энэ ингээл угаасаа Аз хүмүүс бүр ингээд нүдний гим ингээл харахаараа бүр ингээл гайхаал тэгэл ингээд би бүр өөдөөс нь ингээд бонжорно гэж мэдлчил бүр сонин. Гэхдээ хөрхөө өөдөөс ингээд дандаа мэдлэгдэлтэй эсвэл надад төрүүлээд мэдлэг ч юм уу. Тэр тал дээр бол айгүй найрсаг. Гэхдээ яалтчгүй ингээд айгүй Аз хүмүүс айгүй цөөхөн энэнгээр явдаг нь ингээд айгүй мэдэгддэг. Тэгээ саний ихч бол бүр ямар хөөрхөн сайхан ааштай найрсаг ихч вэ. Тэгэл би сая та гэхдээ яг Итали хэл хальт мэддэг хүмүүс маань хальт миний хагас мулт Итали хэлийг ойлгосон байж магадгүй. Зүгээр сая юу ярьсан бэ гэхээр энэ ингээд би Адрианыгийн найз охин гэж шууд хэлсэн. Энийг уусаа нөгөө жижигхэн учраас би нэг аягуулсаа мэддэг. Тэгэл Феличетагийн хүү мүү за. Ашгүй би энийг амар дуурах юм болоо гэж бодоод амар гутарсан ч олон дахин дуурсангүй шүү дээ. Яагаад тэгэхээр одоо нөгөө жоохон оройн сэрүү орж байна. Тэгээд саний их хүртэлгүй яа чи бүр ингээд суугаад аарахгүй юу? Бэли мэлигээ өмсөөж яг нэ бүр амар хөөрхөн. За тэгээ сая би харин тэгэл айгу хөөрхөн ярьлаа.
За тэгэхээр нөгөө бяцлал руугаа буцаж ороход тэгэхээр энэ бяцлаглыг бол тийм хүмүүс 10 хоногийн чимээгүй бяцлал гэдгээр нэлээд сонсон байдаг. Тэгээд энд бол випашна бяцлаглын төв гэдэг төв байдаг. Би Facebook-ийн нэрийг нь бас яг санахгүй байна. Би доор ингээд гэхдээ оруулчих за хэрвээ санаж байвал тэгээд энэ байгууллага маань болохоор сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгээд бяцлаглын одоо маш олон тийм урсгал байгаа шүү дээ тийм ээ. Энийн одоо випашна бяцлаглыг бол энэ 10 хоногийн хугацаанд өөрсдийнхөө төв дээрээ үн төлбөргүй заадаг. За тэгээд энэ байгууллага маань өөрөө нөгөө сайн дурын үндсэн дээр буюу ингээд хандивын хүчээр одоо цаашдаа үйл ажиллагаагаа ингэж явуулдаг байгууллага юм байна лээ. За тэгээд энэ 10 хоногийн бяцлал биш те түрүүнд хэлсэнчлэн 10 хоног ингээд юу заадаг одоо випашна бяцлаглыг яг тэр тухайн төв дээрээ байрлаж ингэж заадаг. 4 жилийн өмнө намайг явхад ерөөсөө нэг л төвтэй байсан. Тэр нь болонгод найрамдлын найрамдцлагын тийшээгээ байдаг хотоос гараад тэнд нэг төвтэй байсан. Яг одоо бол юу байсан 2 төвтэй болчихсон байгаа юм лээ. За энэ талаар би дараагийн юм ярина. Тэгэхээр одоо зүгээр 2 төв дээрээ өөрсдөө яг хүмүүсээ байрлуулад 10 хоногийн хугацаанд тэр хүмүүс маань байрлаж тэр випашна бяцлаглаа сурдаг гэсэн үг. За тэгээд энэ бяцлаглалтаа одоо орохын тулд ингээд нэг одоо дүрм зайшгүй дагаж мөрдөх дүрмүүдийг дагаж мөрдөх ёстой. Тэгээд яг энэ дүрмээ би дагаж мөрднө гэд бүр одоо энэ бяцлаглаа суухаас өмнө ингээд гарын хэсэг зураад ингээд энэ бяцлаглаа эхэлдэг заяа. Энэ дүрмүүд нь бүр үнэхээр сонирхолтой. За нэгдүгээр 10 хоног цагаан ол хэрэглэн цагаан ол идэнэ. Хоёрдугаар энэ 10 хоногийн хугацаанд утас ямар ч девайс ерөөсөө ашиглахгүй. Уцаа очингуудаа шууд хураалгадаг эхний өдрөө. Гуравдугаар ямар ч контакт үүсэхгүй. Хүнтэй ярихгүй, хүнтэй одоо ширтэлцгүй, хүний ер нь аль болох хүнтэй одоо хүрэлцгээс хүртэл ингэж одоо юу яадаг, зайс хийх ёстой байдаг. Ер нь зүгээр ямар нэгэн байдлаар контакт ерөөсөө үүсэхгүй гэсэн үг байхгүй. За тэгэнгүүт дөрөвдүгээрт нь болохоор юу яадаг. Өдрийн яг би тоолоод утсан чинь баг 13 4 цаг ингээд бяцлал хийж байгаа юм заяа. Тэгээд бяцлал хийх нь бол угаасаа тэр энэ хөтөлбөр нь. За тэгээд өөр юу байдаг вүлээ? Хүнтэй ярихгүй цагаан бол эдэн 10 хоног тийм ингээд тэгээд ном уншихгүй өөрийгөө тийм сатааруулах ямар нэг өөр юм хийхгүй дасгал энтер гэх тийм юм хийхгүй зүгээр л хамгийн гол хийх ёстой зүйл бол зүгээр бяцлаглаа хийн ийм дүрмтэй байдаг. За тэгээд эндээ гарын үсэг зураа тэгээд 10 хоногийн бас энэ дүрмүүдийн хамгийн гол нь болохоор 10 хоногийн бяцлаглаа нэгэнд ихсэн бол дундаас нь ямар ч шалтгаан гарч ирсэн хайж явахгүй заавал дуусгах юм одоо дүрмтэй. Энэ бол бүр ингээд зайшгүй одоо тийм юу дүрм нь. Тэгээд энэ дүрмээ угаасаа зөрчвөл мөрчвөл гэсэн юм байхгүй. Угаасаа зөрчихгүй 10 хоног. Нэгэн тэгэл окей гэсэн бол тэгэл энэ 10 хоног дуусгана. За нэг ийм хатуу дүрмтэй гэх юм уу ийм бяцлал байсан. За бичлэгийн хэдэн дор та нараас нэг зүйлийг хүсгэсэн. Хэрвээ та өмнө нь миний бичлэгүүдийг үзчихсэн болвол бичлэгүүд маань таалагдчихсан болвол дээрээс нь энэ бичлэг маань танд хэрвээ таалагдж байгаа болвол миний одоо YouTube-ийн сувгийг маань subscribe дараарай гэж хүсмээр байна. Тэгээд ерөнхийдөө одоо контент хийж байгаа хүмүүс над чих хүмүүсийн хувьд болвол одоо лайк дарах, бичлэгүүдний доор сэтгэлдүүлдэг сувг дээр маань subscribe дарах гэх мэтчлэн эдгээр жижигэн мэт боловч эдгээр үйлдэлүүд биднэрт бүр маш том одоо мотивац, урам зориг, дэмжлэгийг өгж байдаг юм шүү. Тийм болохоор хэрвээ та дараагүй болвол марталгүй subscribe дараарай. Маш их баярлалаа. Тэгээд бичлэг рүү орцгоё. За би утсан дээрээ ноут хийгээд авсан. Энээсээ хараад яагаад юмаа санаатах. За тэгээд анх би яагаад явахаар болсон бэ гэхээр штэ тий. Нэгдүгээр би шууд юу хийсэн. Одоо нөгөө инж билүү инжээ нэг бүсгүй байдаг штэ тийм ээ. Одоо хор тавдраад тагаа тэмцээд ингээд маш мундагаар ингээд туулаад явж байгаа нэг эмэгтэй байгаа. Одоо угаасаа нэлээ олон ялангуяа сүүлийн үед нэлээ олон подкастаар ингээд ган инж гэдэг эмэгтэй штэ тий. Ингээд орсон эмэгтэй байгаа. Тэр үед би бас энэ эмэгтэйг дагдаг байсан. Тэгээд нэг Facebook дээр л нэг пост харсан байхгүй ингээд энэ эмэгтэй яг 17 болов 18 байхдаа сэтгэл санаа нэлээд тогтворгүй ингээд айгүй хэцүү одоо тийм тийнейжер 9 насны хүүхэд байх үедээ энэ бяцлагал ингээд яваад тэгэд энэ 10 хоногийн чимээгүй бяцлагал бол өөрийнх нь амьдралд бүр маш их нөлөө үзүүлсэн бүр айгүй тийм том эргэлтийн цэг байсан гэсэн утгатай тийм пост байсан байхгүй юу. Тэгээд энэ бяцлагал явж исэн талаараа дундаас нь хаяад явах гад тэ бүр ингээд цүгэндээ хуцаа игээд ингээд тэр баг найрамдлаас наашаага алхаж байсан гэсэн тийм нэг пост харсан юм аа. Тэгэл тэрийг би харчаал яа нэ амнаас бүр уур гараад шít. Тэрийг харчаал би бүх ямар гоё ингээд би тэгэхэд яг тэр постоос анх удаага энэ бяцлаглалын талаар би яг мэдэж авч ирсэн байхгүй юу. Тэгэл
хайгаад үзээл ямар гоё инээ тэрэ гэд би нэг ясагаад тэгж харсныхаа дараа би нэг жилийн дараа илүү дээ явсан юм а. Яг тэгэхээр яг анх харсан чинь энэ бяцлал өөрөө юу байдаг ингээд жилдээ ингээд одоо нөгөө хэд хэдэн удаагийн ингээд юм эсэлтүүд байгаа штэ ингээд ээлж тэгээд тэр нэг ээлж нь бол ерөөсөө тухайн өдөртөө вебсайтаараа нэгдэл өдөртөө ингээд тэр дүүрчдэг. Маш эрэлттэй, нэлээд ингээд юм ачаалтай байдаг юм бяцлаглын төв. Тэгээ би тэр үед амжиг болохоор тэгээ жилийн дараа явсан байдаг юм. За тэгээ ер нь бол яагаад явъя гэж бодсон бэ гэхээр тэр үед хараа би юу яадаг гэсэн байхгүй юу? Нөгөө нэг sales буюу одоо борлуулалтын ажилтнаар ажилладаг байсан. Тэгээд өдөржингөө хүмүүстэй уулздаг, утсаар маш их ярьдаг. Ерөөсөө би харилцаа төвтэй ажил хийдэг гэсэн байхгүй. Өдөржингөө ерөөсөө яриад харилцаал. Тэгээ ер нь нилээн одоо юм burnout буюу нилээн ядарчихсан, баг ядаргааны шат хүртлээ ингээд явчихсан үе байсан байхгүй. Ер нь бол яг сэтгэл зүйн хувьд бол маш их ачаалтай ажилладаг байсан. Тэгээ дээрэс нь би яг тэр бяцлагалд явахын өмнө олонгод би миний дархлаа огцон муудаад бас нилээн юм хум гараад тэгээ би хужирт руу 10 хоног сувлал явж үзсэн байсан байхгүй юу. Тэгээ би тэр үедээ нөгөө хужирт руу ганцаараа явцсан. Тэгэл хужиртд чинь дандаа надаас өтө хөвшин өвөө эмээнээр дийлэхтэй явдаг юм байл л дээ төв хужиртд нь. Тэгээ би сайхан ганцаараа очсон. Тэгээ тэнцээ угаасаа нөгөө ярих хүн байхгүй. Дээрэс нь би өөрөө ч нэг яриач гэж бодохгүй. Ерөөсөө яг уцаа унтраагаал бараг л нөгөө 10 хоног ингээд хүнтэй ярихгүй утасгүй одоо 10 хоногийг өнгөрөөсөн байхгүй юу. Сувлын хоол идээд. Тэгээ тэр маань надад айгүй таалагдаад тэгэхэд би яг анх удаага хүнтэй ярихгүй ингэж 10 хоног чинь бүр ямар гоё юм бэ гэд би бүр ингээд амар тийм гоё тайвширсан, амарсан тийм мэдрэмж авч ирсэн байхгүй тэр үедээ. Тэгээд тэрнээсээ ингээд айгүй тийм мотивац аваад, инспирэшн аваад энэ бяцлаглыг ингээд хайгаад байсан чи 10 хоног ярьдггүй мэрдггүй уцаа яадаг мадаг гэх тэгэхээр нөө өстө давай те өстө гой санагдал. За одоо ингээд 10 хоног өстө би нөгөө бяцлал гээчийг сурж аваад одоо ингээд бараг л ингээд гэгэрэл ирэх юм байна гэл амар тэгж бодоол тэгэл нэлээ андж байгаа л бүртгүүлээл тэгээ явбаа. Тэгээ ер нь бол яг яага явсан шалтгаан нь бол ийм зүгээр би жоохон тийм сэтгэлийн амар амгалан яг олох гэж дээрэс нь бяцлал хийгээ сурчий гэж бодоод ер нь л явсан юм. За тэгээд одоо очиод эхний сэтгэгдэл ямар байсан талаараа нөхцөл байдал ямар байсан талаар нь ярив. Би өөрөө 9 сар илүү 10 сар 9 сар биш ер нь 10 сарын сүүлээр 11 сармаар хавцаа хаа. Яг тийм намрын сэрүү орцсон үед би явсан байхгүй юу. Тэр бол яг нэг талын бас жоохон буруу алхам болсон байна лээ. Тэгэхэд бол би нэлээд хүйтэн явсан. За тэгээд түрүүнд хийсэнчлэн нөгөө би яг найрамдлын төв дээр буюу яг одоо яг хоёр дахь төв нээгдэггүй байх үед нь явсан гэсэн үг байхгүй тийшээгээ. Тэгэнгүүт тэр найрамдлын тэмдэгдэг төв маань олонгууд нэг хэд хэдэн байшин за би зураг нь байвал одоо энд оруулчих. Тэгээд ерөөсөө нөгөө юм одоо төвийн халаалт малаалт байхгүй, ус байхгүй. Ерөөсөө ийм нөгөө тийм сайхан дүнзэн хідэн туслангийн тийм байшин шиг тийм байшингууд. Тэгээ нөгөө пишингээр юу зуухаар халдаг гэх юм уу юу хэмдэ гар галгаатай гэж насаа тэрийг яриад за фэшн зүгээр ингээд нөгөө мод төлж мүлээ тэгж ингэж халаадаг тийм хідэн байшингууд. Тэгээ гаднаа нойлтой тэгэл халуун ус байхгүй мэдээж те тийм байдалтай байсан. Тэгэд хараа ийм. Тэгээ энэ бяцлагч өөрөө төрөнд хийсэнчлэн ямар ч үн төлбөргүй бүгд одоо нөгөө сайн дурын үндсэн дээр хандив буюу одоо өмнө нь энэ бяцлагалд хамрагдчихсэн випашна бяцлагалд одоо даган баясагч нар нь ингээд хандив өргөсний үрээр одоо буйнаар дараа дараагийнхаа үйл ажиллагааг явуулдаг ийм одоо байгууллага учраас энэ одоо бяцлагалд очиж байгаа хүмүүс бол ерөөсөө тийм мөнгөө төлсөн юм шигтэй ийм одоо амралтын сувлал очиж байгаа юм шиг угаасаа тийм хүлээлтгүй байх ёстой байдаг. Гэж хүлээж ч угаасаа болохгүй. Тэгээ тийм учраас угаасаа энэ дээр бол ямар ч гомдлоод ах асуудал байхгүй. Гэхдээ юу байсан бэ гэхээр би өөрөө нөгөө түрүүнд хэлсэн шүү дээ яг жоохон сэрүү орсон байсан. Би жоохон нэг юм ханиадтай явцсан байхгүй юу хотоос гарахтаа. Тэгээ хоцсон чинь нөгөө ингээд яг нөгөө дүнзэн машинд ороод ингээд гал мал төлж ингэж одоо юу яадаг те дулаацдаг ер нь жоохон зутарсан гэсэн үг. Нэлээд зутар байсан тэр үед бол. Тэгэнгүүт би таагаад одоо очиод юу босон тэгээд ер нь эхний өдөр ямар байсан талаараа шууд хэлье. Очингуудаа өмнө хийсэнчил нөгөө гэрэмэрнээр гараас үзураад одоо бүх дүрм журамтайгаа танилцаад тэгээд нэг юм давхар ингээд юм орнууд байдаг. Тэрэн дээр ор морондоо хуваарлагдаад эрэгтэй эмэгтэйгээ тусдаа ингээд юм байшингуудад жигүүрт хуваарлагддаг. Тэгээд очингуудаа угаасаа уцаа унтраагаад тэгээд нэг бүгднгийн нэг юмд тэгээд ингээд цаашаага ингээд хураалгачдаг. Тэгээ цүнх мөнхөө бас ингээд шалгуулдаг. Тэгээ тэр нөгөө цагаан хоол идэх ёстой шүү дээ тийм ээ.
цагаан хоол идэх ёстой учраас тэр цүнх мөхөнд нь янз бүрийн одоо тэ хяан борцог чихэр мөхөр угаасаа байж болохгүй тэрийг бас айгуу шалгадаг. Ерөөсө цаанаасаа өгсөн хоолоо л ингээд идэх юутэй. За энэ дээр би тайлбар хэлэхэд яагаад ерөн цагаан хоол идэж байгаа вэ гэхээр би бас ихтэй яг одоо энэ випашна бяцлаглалын талаар сүрхий тийм одоо боловсрч сайн судласан хүн бол би ч ихтэй өөрийнхөө би ойлгож байгаагаар сайн тайлбарлах гэж хичээе. Тэгээ яагаад одоо цагаан хоол иддэг вэ гэхээр хоол шингээхдээ илүү бага энерги зарцуулах гэж тийм ээ. Өөртөө байгаа дийлэнх энерги одоо тэр хүчээ бяцлагалдаа зориулах гэж бяцлагалдаа төвлөрөх гэж ингэж махан хоол 10 хоног иддэггүй юм байна лээ. Хоёрдугаарт нөгөө яагаад хүмүүстэй ярихгүй ингэж контакт үүсэхгүй вэ гэхээр ахаал нөгөө өөрсдөө энерги анхаарал тийм ээ бүх төвлөрлөө бяцлагалдаа зориулах гэж ингэж ерөөсөө 10 хоног хүнтэй контакт үүсгдэггүй юм байна лээ. Тэгээд энд чинь бас нөгөө тамиг татаж болохгүй тийм огоодо хорих хөстэй юмнууд байдгийм юу ч байдаг үлээдээ ямар ч. За би энэ ингээ болвол оруулчих. Болохгүй болвол ингээд ерөөхдөө иймэрхүү гэсэн. За тэгээд одоо нэг өдөр яаж өрнөдөг вэ гэхээр шээ тийм. Өөрийн 4 цагаас юу янаа? Сайхан ингээд хонх дуурнаа. Ингээд нэг юм том ганданд ингээ нэг юм том нэг юм хонх ингээд зөгтөг штэ яг тэрэн шиг тийм хонхоор сэрэн заяа. Тэр амар сонирхолтой нэг бодлоо юм. Тэгээд 4 цагаас тэр хонхороо сэрчиж байгаа. Тэгээ нэг нүүр гар маршрутнуудаа угаачаад бицчмэстэй 4:30-аас өглөөний бяцлагалдаа суугаад тэгээ нэг 2 цаг өглөөний бяцалгал хийгээд нэг 6:37 болоо гэхэд өглөөнийхөө цайнд ордог байсан байна. Ёо тэр өглөөний цай тэр үед бол бүр үнэхээр хайр заяа. Яг өглөөс ирээл ингээ бүр бараг сүнсч орж ирж амжиг байхаа шууд ингээ бяцлаглалын өрөөнд орол бөөнөрөө ингээ бяцлал хийгээл сууна гэдэг чинь бас яг тийм амархан ажил бас биш байсан. Даарн тэр бяцлаглалын өрөөнд чинь тэ хүйтэн яг 2 цаг ямар ч хөдөлгөөн хийхгүй ингээд одоо зөвхөн төвлөрөөд нөгөө багшийнхаа одоо зааврын дагуу ингээд ерөөс хөдөлгөөнгөө 2 цаг суув штэ. Тэгээд тэр үед чи нойр өрн унтгаал ингэнгүүт чи нөгөө хүмүүс ингээд сэрээгээл хүй гээл бас л нөл сахилга батцаа юу. Тэгээд 7-оос өглөөнийхөө цайндаа орчин нэг 30 минут өглөөний цайндаа л нэг хөнкөө тийм заримдаа каш өстө нөгөө масса сахартай талах шиг л. Гэтэ юултай гоёлтой тийм барантай далах малах тийм борцог тийм шүл мүлч байдаг үл мартчих ямар ч айгу хөнгөн тийм юм. Тэгээ энэ дэр нэг юм хэлэхэд байна шүү дээ. Энэ тэнд ингээд юу байдаг? Номын үйлчлэгчд үлээ тийм хүмүүс байдаг заяа. Одоо бидний энэ хоолыг бэлдэж өгж байгаа одоо тэнд чинь ингээд зохион байгуулах хүмүүс хэрэгтэй шүү дээ тий. Тэр нэг одоо ядчил хүмүүсийн орж гарч байгааг нь зохицуулж байгаа. Тэг хин аль орон дээр унтахын хүмүүс дүрмээ дагж гинүү дахгүй байна уу хэмэтчлээ ингээд юм зохион байгуулалтын багийнхныг нь бол номын үйлчлэгчид гэдэг. Энэ номын үйлчлэгчид нь бас дахиад бүгдээрээ сайн дурынхан байдаг заяа. Дийлэнхтэй бүгдээрээ өмнө нь яг энэ випашна бяцлаглалын 10 юм уу 20 юм уу тий энэ бяцлаглалд ингээд суучихсан одоо энэ одоо номын тийм ээ үр шимийг ингээд аль хэдийнэ хүртээд өөрсдөө ингээд өглөгөө одоо өгж байгаа өөрсдөө зориулж байгаа ийм хүмүүс байдаг. Тэгэхээр энэ хүмүүс бас маш их буянтай хүмүүсээ энэ хүмүүсийн ачаар бас их гоё хоолоодыг өдөртөө иддэг байсан. За тэгээд 7 молоо гээд нөгөө өглөөнийхөө цандаа ороод 30 минут ячаад нэг 9 болтолч илүүдээ нэг амардаг юм аа. Тэгээ байж байгаа дахиад 9-өсөө нэг бяцлагалдаа суун. Тэгээ байжгаад нэг 12 гээл. Тэгэл дахиад нэг 2-3 цаг бяцлагал хийчихэн заяа. 3 цаг ч юм уу. Тэгэл өдөр 12 гээл нэг өдрийнхөө хоолнд орлоо. 30 минут амарлаа. 1 цаг дахиад нэг амардаг байлгүй дээ. Тэгэл дахиад үргэлжлэл бяцлагалдаа суучна. Тэгээ ер нь бол ингээд яваад нэг оройны 6 гэхэд баг оройныхоо хоолндоо ороод юу ядгийн 9 гэхэд бүх юм унтраад 9 гэхэд ер нь бол хамгийн сүүлийн байдлаар ингээд унтах хэрэгтэй байдаг. Бүх юм гэрэл мэрл унтраад ингээд бүгдээрээ орондоо ороод тэгээ өөрийн дөрвөөс юу байдаг нөгөө хонхон дуураад дахиад нөгөө өдөр эхэлж байгаа юм да. Нэг ийм өдрийн одоо хуваартаагаар юу байдаг байла 10 хонлоо. За гадаа нийлэн хөтөн болчихоор нь ороод ирлээ. Тэгээд хэдүүл өргөжтүүлээд ярий. За эхний өдөр бол ерөнхийдөө нэг тэгж өнгөрдөг байсан. Тэгээд тэр амрах цаг магаар штэ тэг өдрийн хоолны дараа 1 цаг амардаг гэдгийгсэн штэ. Тэр үеэр ингээд айгүй юу гэж бид нар ч уцаа оролдохгүй, хоорондоо юм ярихгүй, хоорондоо бие биергөө ч одоо харц туулгархаас зайлс хийж байгаа хүмүүс аа штэ. Тэнгүүд яг тэр 1 цагийн амралтын үеэр ингээд бүгдээрээ ингээд гадаа байх юутэй зөө болж өгвөл гадаа наранд бай гэж хэлдэг. Тэг ингээд тэр чинь ингээд хов хоосон тал байгаа штэ тэр хашаанд дотор тэгмүүд яг нэг хэсэг надад тэгж мэдрэгцэн нэг тийм галзуурын эмнэлэгтч байгаа юм шиг тийм мэдрэмж төрсэн зайг байна тийм. Тэгээд тэр нь хүмүүс нэг тийм галзуураад байгаадаа биш яг ингээл харангууд ингээл газар нэвтэл алхаал ингээл энэ тэнд ингээд нэг тийм чив чимээгүй дор дороо янз бүрийн юм хийсэн хүмүүс тэгэл бүр
нүрээ дараад сууханж байсан. Тэгэл яг тэр үед бол яг тийм надад нэрээ галзуу имлэг гэж байраа муухагаар хэлээд байна. Гэхдээ яг хавдаа тийм одоо сэтгцэн имлэг ч юм уу тэр имлэг нэг тиймэрхүү байдалтай харагдаг бах та гэж надад хэсэг бодогдчихсэн. За тэгэнгүүт одоо хашидээ би танад яг хамгийн хэцүү байсан юмнуудаа хэлээ. Хамгийн хэцүү байсан зүйлсийг. За нэгдүгээрх нь нөгөө түрүүнд хэлсэнчлэн хүйтэн байсан гэдгийгсэн шүү дээ, тэ. Тэгээд хүйтэн байхаас гадна миний ханиад бол намайг маш их зовоосон. Тэгээд нэг юм нь би нөгөө юунаас хотоос ханиадтай очисон хэрнээ ханиад нэм авч яваагүй маань айгу буруутсан байлээ. Тэгээ ягаад ч юм одоо ханиад нэм ууж болохгүй л гэж бодсон. Нөгөө нэг тэр элдв 7 чихэр жимс авч одоо ер нь бол яг янз бүрийн өөр цаанаас өгж байгаа хоолноос өөр нэмэлтээр юм хэрэглэхийг бол уг нь хориглдог. Гэтэ ийм бол уг нь болох байсан юм байлээ. Тэгээ би юм авчижаагүй. Нөгөө ханиад маань ингээд явандаа нилээн хүндэрч гисэн. Уг нь бол хүмүүс чи яг юу юм бэлээ тэр үчи өстой нөгөө хурган дотор дээл мэл яг одоо туршлагатай хүмүүс бол яг авч очдөг юм бэлээ л дээ нилээн зузаан. Тэгж бодохгүй би ерөөсөө тийм боломжтой өөртөө байгаа зузаан уцаад аваад очсон ч гэсэн тэр бол яг хангалттай дулаан байж чадаагүй. Дээрэс нь тэр чинь нөгөө улам өдрөөр тусам хүйтэн болоо л байгаа гэл миний ханиад бол тэгэд гол нөгөө бас им хэрэглэхгүй ямар ч арга хэмжээ авахгүй байсаар л ч угаасаа хүндэрч байгаа юм л да. Дээрэс нь нөгөө яг орчиндоо дасгүй би чинь тэр 10 хоногт ер нь айгүй бага унтсан. Айгүй нойр мотой хонцноос болоод миний дархлаа бас нэлээд эсэргүүцэл муудаад ингээ ханиад маань нэлээд хүндэрсэн. Тэгээд би бүр ер нь бол айсан байхгүй юу. За ингэж явж байгаад ерөөс арга хэмжээ авахгүй байжгаад бүр бяцлагаа сурахаасаа исэн юм би бүр хатгаа авчих үедээ энийгээ бүр ингээ хүндрүүлчих үедээ гэж бодсон байхгүй юу. Боронхит олчих үедээ гэж би санаа зовж исэн байна. Яг үндэ би боронхит нь яг яадгийгаа сайн мэдэхгүй байж бас түр үед чинь бас нэг хөрхэн ханиадараа шалтгаалаад баг явах гээд байгаа юм биш үү. Ер нь бол шантраад тэгээд хараа бас нэг юм айгу хэцүү байсан юм. Окей за би ханиадтай байж болно дээ. Зөвхөн миний асуудал байсан бол fine аахгүй. Тэгэнгүүт би чи нөгөө бяцлал хийх гээд бүх одоо нэг одоо хэдэн хүмүүсээ 100 70 80 хүмүүстэй ингээд чив чимээгүй төр том ангид чи ингээд хамаг юм золиослон бараа ингээд 10 хоног утас моцсгүй те бяцлал ингээд сурах гад байж хахад нь би ингээд байн ханаагаал өөртөө ч тэртэй хүмүүст ч ингээд садаа болоод тах надад амар хэцүүсэн байхгүй. Тэгээд тэр чин бяцлаглын үеэр тэр ингээд бөөнөрөө сууж хахад би юун тэр бяцлал хийхдээ өөрийнхөө оюун бодолд анхаарах байтугай за нэг яаж нэг ханиахгүй байж ин хүмүүс нэг гай болохгүй чимээгүйхэн шиг байх уу л гэж юу нь бол дийлэнхтэй боддог байсан байхгүй юу. Тэгэхээр чи миний одоо тэр яг гол бяцлал хийж сурах гэсэн тэр юм маань ер нь бол нэг сайн явж өгөхгүй байсан анхаарал төвлөрөхгүй байсан байхгүй юу. Яаж ханиахгүй хүн шүү байх вэ. Тэгэл ханиах гал ингээд нэг жоохоо ингээд дотор ингээд захтнаал эхэлдэг шээ тэр үед би бүр ингээд амьсгаад юу агаал одоо юу лээ дарж мараал ингээд ингээд ерөөсөө өөртөө ингээд ханиахгүй байхын төлөв тэмцэл явж байгаа байхгүй юм. Тийм тэгэл тэр мөрнэс болоод ер нь ер нь юу хийдөө явъя дөө гэж бодсон юм. Тэгэл тэр хурцлцаа жоохон тисчих за өнөөдөр 3 дахь өдөр 4 дахь өдөр гэл ингээд яваад ирнэ. Яалчгүй тэгэл за ханиад маань бүр нэлээд хүндэрч магадгүй энэс юм асуудал том асуудал үүсч магадгүй гэж бодоод тэгээ багштай хэлээд үзвэ. Тэгэл хийсэн чинь манай багш тэгж байна. Ингээд би таадэд ингээд хийсэн те ямар ч одоо шалтгаан гарсан бай, ажил гарсан, яралтай ажил гарсан бай. Энэ 10 хоногоо заавал дуусгах юм дүрмтэй энийг хэдүүлээ болоод бүр ингээд одоо энэ бяцлагад эхлэхээс өмнө хоорондоо тохиролцсон. Тэгэхээр одоо ханиадагч ойлгож ин гэхдээ чамайг ингээд явуулж чадахгүй нэ гэдэг жаахгүй юу. Тэгээд юу гэж манай дээр багш юу зөвсөн бэ гэхээр чи яг ингээд сайн ажиллах юм бол ингээд одоо випашна бяцлаглын випашна би одоо яг сони хэлээд байгаа юм. Випашна бяцлаглын заяо хамгийн гол философи нь олонгууд бүх юм төр зурах. Уур, янз бүрийн тэр атаа, хорсол, баяр, хөөр, сэтгэл хөдлөл бүх мэдрэмж, бүх юм ерөөсөө төр зурах. Тэгэхээр бүх юмд одоо айгу тийм тогтун хандна гэх юм уу? За ингээд бүх юм төр зурах. Энэ өвчин шаналл энэ бол мөнхийн биш төр зурах. Энэ баяр жаргал ч гэсэн төр зурах. Гэт аль алинд нь хорогдож шунахгүйгээр ингээд одоо төвшин байд сурах нь миний одоо эргээ санаж байгаагаар ойлгосноор бол энэ одоо випашна бяцлаглын хамгийн гол философи нь. Тэгмүүд манай багш юу хэлсэн бэхээр одоо чинь ингээ хоолой загтнаал ингээл ханиах гэдэг энэ мэдрэмж чинь ч гэсэн яг үүндээ төр зургийнхын чинь байн ургуулжилахгүй хэдэн секунд болоод ингээд арилждаг юм те. Тэгэхээр чи сайн төвлөрч чадах юм бол бяцлаглаараа ингээд чи над
одоо тэр хандах гад байгаа тэр одоо юг одоо зөөврийг ер нь бол чи өөрөө контролдож удирдах боломжтой. Одоо удирдах гэх жаашаа тэрийг зөвөр ингээд багасгах боломжтой чи ингээд сайн ингээд анхаарлаа төвлөрүүлэх юм бол тэг ингээд чи ханахгүйгээр ингээд хэдэн цагт сууж болно гэдгсэн байхгүй юу. Тэгэл ингээд тэр үчин битээр бас туршиж үзлүү дээ. Тэгэл чи одоо заа ингээд амсгаагаа маагүй. Тэгэл яасан чи нэр болмоор шимжиг санагдаад. Тэгэл багш угаасаа заа чи явж болохгүй гэж юм жоо одоо тэгэл одоо яхав тэгэл. Тэг гол нь тэрнээс өмнө тэр бяцлаглын үед ингэж ярьжсэн байхгүй юу. Хичээлийн үеэр багш ингээд айгүй олон хүмүүс ингээд явъя гэд ингээд дундаас нь буцтгаа тий хоолнд харахгүй байна, орчин нөхцөл нь болохгүй байна, гинтийн ажил гарлаа нэ тэрэгэд. Гэтэ би айлч нөхцөлд ингээд хэнийг ч ингээд явахыг зөвшөөрдөггүй байсан. Энэ бол ингээд 10 хоног та нартай өөрсдөө ингээд одоо амлалт өгсөн байгаа нэ тэрэгэд. Тэгээд нэг л би тохиолдолд ингээд явуулж исэн юу вэ гэхээр манай нэг одоо тэр бяцлага сууж исэн хүмүүсийн нэг нь ингээд бүр ойрдуу тавиал ингээд бяцлаглын өрөөнд ороод ирсэн. Яасан гэдгсэн чинь охин нь өнгөрцөн байсан гэсэн. Тэгээд тэр хүн бүр ингээд уйлаад уг нь ингээд тэр 10 хоногийн хугацаанд эмнэлэгт байсан юм байна лээ л тэр хүүхдийн охин нь гинтийн бусан жилүүд яалаа. Тэгээд ингээд уг нь холбоо орох гад ингээд яагаад гэсэн чинь уцаа хураалгацсан. Тэгээд мэдхгүй байж байгаа тэр хүн ингээд өнгөрөөцөн байгаа хгүй тэ охиноо өнгөрөхийг. Тэгээд тэр бол бүр амар харамсалтай. Тэгээд тэр тохиолдолд бол би тэгээд мэдээч тэр хүнийг явахыг зөвшөөрсөн. Энээс өөр тохиолдол болвол та нар би хэнийг нь явахыг зөвшөөрөхгүй гэж багш тэр үед хэлжсэн байхгүй. Тийм болохоор тэгэл заа. Тэгээд тиймдээ тулсан хүнийг л явуулж хахад миний одоо ханиад манаж за тэгвэл гайгүй юм байл үүдэ гэж бодвол за тэгэл гээд үлдсэн юм. Тэгсэн чинь айгүй хөөрхөн хараа. Амар хөөрхөн заяа. Тэгэл би багштай уулзчаал нэг бизч месчаал өрөөндөө ороод ясан чинь дээрэнд ороо үдсэн чинь миний дээрэнд ор гоо нэг ингэсэн байна. Би нөгөө тэр юунаас гараал ингээд явж исэн чинь тэр нөгөө номын үйлчлэгчд гэд би хэлсэн шүү дээ. Тийм нэртэй нөгөө тэр нөгөө тусалдаг зохион байгуулалтын багийнх нь тэр хүмүүс чинь амар хөөрхөн бид нартай бас ингээд нэг хамаа намаагүй ярьж болохгүй шүү дээ. Гэхдээ ингээд яг хажуугаар ингээд шивнээд исэн байхгүй. Дээрэнд орч юм хийцэн байгаа шүү гэд. Тэгээ би өө ямар хөөрхөн цаа ашиггүй дээ гэж бодвол тэгэл дээрэнд ороо удсан чинь ингээд нэг юм хоолойнд уудаг нөгөө тийм Монгол тийм цай нэг хоолойны цацлага хэлээд айгүй хөөрхөн тийм юмнууд ингээд миний дээрэнд ор ингээд хийгээд орхицсон. Бүр амар хөөрхөн тэгэл би шууд шулууж чамд за би одоо тийм ингээд хиний төлөө ирчээл нэг хинт баашлаа ингээд байгаа тий өөрөө ирээ гэж ирчээ тий ер нь бол энэ ханиад хүрэх мөрчин бас л ингээд яг миний хариуцлага шүү дээ тий анханасаа өөрөө энийгээ сайн тооцоолж моцоолж өөрөө биендээ гамтай байхгүй ингэснэ явъя мавь гэл ингээд хүмүүс төвөг удаал би одоо юу вэ гэж одоо хүү чи одоо хичээ хөөе гэж би бүр ер нь л тэр үедээ өөртөө хэлсэн байхгүй тэгээд хүү энэ 10 хоног моног чи өөрөө дуусах хөөе гэл тэгэл заа гэл тэгээд нэг жоохон халамж авчингуу ч юм бүр ингээ бас гой байрлцж байгаа юм чинь тэр цай маяг нь гой уугаал тэгээ байжсэн чи бас нэг тэр нөгөө номын үйлчлэгч нарын нэг нь ирээд дагаад яв гэл тэгсэн бас айгүй сонирхолтой ингээ хоорондоо юм ярихгүй барихгүй байх ч юм бүр айгүй тийм айгүй нууцлаг бас айгүй сонирхолтой адал явдалтай зөө тэгэл тэр нөгөө багшийн байрлаж марилдаг нэг тийм тусдаа нэг хэсэг байдаг. Тэгээ тийшээ очисон чинь тэнд нөгөө номын үйлчлэгч нар тэндээ байрладаг. Тэгсэн чинь тэр дундаас юу исэн бэлээ л дээ. Ер нь нэг тийм уламжлалт нэг тийм судас барьдаг нэг хүн байсан юм бэлээ. Нэг ихч байсан. Тэгэл би ингээд судас барьдаг юм айлээ. Ингээд чиний юуг нь үзэдгий суцыг нь үзэдгий нэ тэрэгэл миний суцыг барьж үзэж мүцэл ингээд за ер нь тэгтээ одоо юу гэж хэлсэн яг үндэ марчиж ер нь гайгүй байна гэх. Дахиад надад нэг бас нэг юм цай мэ юм өгвөл тэгээ бүр намайг бүр амар хөөрхий бөөцөлөл одоо зүгээр заа ингээд ер нь л ингээд тэгдэг гэл намайг аль болох ингээд нөгөө өөртөө өгсөн 10 хоногийн амлалтыг маань ингээд өөрөөр маань ингээд гүйцэлдүүлэх гээд байгаа байхгүй ингээд тэндээ хөөрхий 10 хоногоо дуусгуулах гээд тэгэл тэр эмээг нуугаал тэгэл за юу хичээ одоо шиг юу яриад байгаа ингээд тэгээд үлдсэн 5 хоногоо тэгээ сайхан гүрийгээд дуусгасан байдаг юм. Тэгээд яг тэр нөгөө багшийн хийснээр дараагийнхаа өдөр оройнохоо бяцлагаас эхлээл би ингээд ер нь жоохон төвлөргөөл ингээд яг ингээд арзаагаад байх үед нь бид нар угаасаа ингээд те одоо шууд unconsciously ингээд өөрийн мэдлэг угаасаа л ингээд ханиачдаг штэ те тэгэнгүүт яг тэр багшийн хийснээр жоохон ингээд төвлөрөөд ингээд амсгаагаа аваад ингээд жоохон тогтоод ирэнгүүт яг тэр ханиаж манайхгүй байж бас болсон. Тэгээд үлдсэн 5 хоногтой тэр нөгөө бяцлал хийж байгаа хүмүүстэй бас арай баг төвөг учруулж арай баг ханиасан. Гэтэ ханиад маань бол мэдээж тэгээд шууд эдгээгүй л дээ. Жохон ханиатай чигээрэл 10 хоногоо дуусгасан. За тэгмүүд 2 дугаар хэцүү байсан юм нэ штэ тий. 5 дахь байсан заяа. Одоо нөгөө модон жорлон тий бид нар чинь нэг усанд орохдоо нэг ээлжээр 3 хоноод нэг усанд ордог л үү яаж усанд ордог байлаа мартчихжээ.
арай 7 хоног нэг усанд ордог лөө мартчихжээ. Гэтэ ямар ч байсан ингээд аль болохоо бидний 5 тухайг боломжоор хангах гэж тэр зохион байгуулж байгаа хүмүүс бүгдээрээ маш их хичээсэн заяа. Тэрэн дээр бол ерөөсөө бүр гомдлох юм бүр нэг ширхэгч байхгүй. Тэгээд гэхдээ яг нөгөө тэр халуун ус мос тэр шууд карантинаас гоочгүй те тийм байхгүй тийм юм болвол бас нэлээд 5 дух талаасаа айгүй хэцүү байсан. Хамгийн гол нь би тэр үед юу гэж ойлгосон бэхээр пөөх би одоо энэ палантай 0 одоо ван халуун ус те иймэрхүү одоо ийм энгийн хэрэглээнүүдтэй би бүр нэлээд дасчихсан энэ хэдээсээ бүр нэлээд хараад болчихсон энэ хэдгүүгээрээ болвол ингээд одоо тухтай ч ерөөсөө байж чадахгүй болтлоо би бүр энэ хэдээсээ нэлээд хараатай болцсон байна да гэдгийг байгуусаа ойлгосон. Тэгэл ер нь бол өөрийн 4 цагт сэрээд хамаг байдаг 100 ямуудаа дээгүүрээ тохоод тэгээд тэр 0 нь бас болоогүй ингээд жоохон өксөр газар ингээд явж яадаг. Өксөр газар руу алхаж ингэж ордог. Тэгэл хар үүрээр те тэр нөгөө хөлдөө модон жорлонд чинь тэгэл бөксөө гаргаад ингээд суух чинь бас л хэцүү шттэ одоо ойр тэгэж ер нь суугаагүй хүний хувьд бол тийм тэгэл нөгөө биз жангууд чинь бас болоогүй араас нөгөөд чинь очрлж штэ бас удаан сууж болохгүй тэгэл ер нь жоохон тэр мэр жоохон хэцүү байсан. Тэг ялангуяа би чинь нөгөө миний гүрэлзэх хөдөлгөөн жоохон айгу сайн. Тэгэл өдрийн хэдэн удаа 0 руу ордог хүн чинь тэр бол нэлээд жоохон 5 дахь алдагдсан. За 3 дугаарх нь бол яшээ те би ерөөсөө унтаж чадахгүйсэн. Энэ 10 хоногийн хугацаанд би бүр хэдэн цагийн нойр авсан юм бол да оройдоо ер нь л бараг л унтахгүй шахвал яваад исэн. Би яаж тэгэж унтахгүй тэгээд ер нь 10 хоног тэг яваад исэн. Харин бүр аюу сонирхолтой заяо. Ингээ үед уг нь өстө бүр ядарч өхмөр юм байтал тэр үед тэгээд яваад л байсан. Тэг яагаад унтаж чадахгүйсэн бэ гэхээр нэгдүгээр орчин солигдчихж байгаа. 2 дугаар төхөйтэн 3 дугаарт ингээд тэ нөгөө тэр байшинд чи ингээд олуулаа унтж байгаа шүү дээ. Тэгэл яг хав тийм хорхиж мөрхөрдөг чимээ гаргадаг хүмүүс байхгүй байсан ч гэсэн ер нь л нэг юм хүмүүстэй өөр хүмүүстэй ингээд нэг байшинд унтчихна гэдэг чинь бас нэг жоохон өөр мэдрэмж. Тэгээд дээрэс нь юу байсан? Ерөөсөө миний хамгийн гол унтаж чадахгүйсэн шалтгаан болонгууд одоо бодоход ингээд өдөржингөө өдрийн 10 хэдэн цаг ингээд бясалгал хийгээд суучих чинь гэж байгаа шүү дээ. Тэгэхээр чин бид нар ерөөсөө нөгөө толгой доторхоо л өөртөө бодлыг ингээд өнгөчөөд байгаа байхгүй тий. Тэгээ тэнгууд оройдоо тэр нь үргэлжлээд нөгөө бодол маань ерөөсөө ингээд юм хоосорж өгөхгүй яг ингээд ажиллаа л gaахгүй. Одоо нөгөө ингээд лаптопн дээр компьютер дээр бид нар ингээд юм татаж авахаар ингээд синс үлээгээл фүү гэл ингээд дуурдаг штэ. Яг тэрнтэй адилхан л ингээд миний ингээд тарих бүр ингээд ажиллаад байгаа нь ингээд өөрт маань мэддэгдээд байгаа байхгүй ингээд. Тийм болохоор ч ерөөсөө тайвширч чадахгүй, нойрондоо нөгөө автаж чадахгүй, унтаж чадахгүй. Тэгээд унтаж чадахгүй байх бол жоохон хэцүү байсан. Тэгэл намайг бүр ингээд нөгөө сэрүүн унтаа байдлын хоёрын дунд ингэж нүдэ нээж ингэж байж л нөгөө 4 цагийн өөрийн хонхон дуграал тэгээ сэрэх болол ингэж ячиж байгаа юм чинь. 5 дух мухыг бол нэрээ бүр үнэхээр юу ямар тийм мартах ёстой тийм experience. Тэр чинь тэрнээс илүү зорж те одоо нөгөө сэтгэлийн амар амгаланг зорих байгаа хүмүүсийн хувьд бол тэр нэг юм ойр зуурын одоо махан биеийн гэх юм уу юу амар сүртэй яриадаг насанд тийм махан биеийн 5 дахь гэж хэлчихэл та. Тэр мэрийгээ угаасаа золиослж ийж тэр бясалгал хийж мэжтэй оюун санаагаа өнгөчих ажилд бол анхаарал төвлөрүүлж чадах юм шиг санагдсан. Тэрнээс тэгээд паландаж орлонгоо мөрөдөөл ёо эсвэл би энэ ойлтон бийдэж чадахгүй нэ тэрэ гэдэг юу энэ бясалгал те гэртээ арил юм бэлээ ер нь бол. За тэгэнгүүт одоо энэ бүх одоо юмыг даваад 10 хоногийг дуусгаад бас чинь миний ингээд өөртөө ингээд амар том ялалт байгаа байхгүй тий бид нөгөө 5 дахь өдрийн багштай тэгэж хэлснээс хойш би үлдсэн 5 өдрөө за би дуусгах хэрэгтэй байна гэж шийдснээс хойш үлдсэн 5 өдөр бүр бас арай амархан өнгөрсөн зэ нөгөө хүн шийдчихэр чинь ингээд нөгөө миний харах өнцөг нь арай өөр болоод тий арай тийм позитив нөгөө эерэг өөдрөг болоод арай тийм жаргалтайгаар үлдсэн 5 өдрөө дуусгасан. Тэгэл тоолол за 6 дахь өдөр 7 дахь өдөр гээл тэгэл би бүр өөртөө хэлээдсэн тэгэл за энэ 10 хоногийг чи яг дуусгаж чадах юм бол би бүр яг өөрөөрөө нэр үнэхээр бахархах юм байна ингээд те яг хуу 10 хоногийн бяцлаглыг дуусгаж байгаа хүмүүс зөндөө хүмүүс байгаа. Гэтэ яг миний ингээд нэг жоохон хэцүү байсан юм дээр ханаа төрдөг бол бүр үнэхээр миний 10 хоногийн experience-ийг бүр улам хэцүү болгосон тийм гол зүйл байсан. Хэрвээ ханаа төрөөгүй байсан бол бас арай амархан байх байсан гэж магадгүй.
Гэтэ ямар ч хэлсэн би тэгэл за энэ 10 хоног л дуусчих юм бол хүрэлч юм чи яг өөрөөрөө үнэхээр бахархаж болох үз тийм маш том юмны ард гарах нэ. Өөрийгөө чи яг ялан дийлж чадах нэ. Маш гоё experience болох нэ гэж би бүр өөртөө хэлээл байсан. Тэгээд за ингээд дуусгасан хүний хувьд би яг юу ойлгосноогоо одоо хэлье л да. Бидний ингээд энэ оюун бодол, тарих толгойтой энэ одоо сэтгэл санаач гэдэг юм уу. Энэ бидний бодол ерөөсөө яг юм телевизийн сууг сольж байгаа юм шиг тийм эмх замбраагүй бүр солихтой ерөөсөө ингээд тогтож үзэхгүй бид нар ингээд нэг юу үзэхээ хайгаал ингээд телевизийн сууг сольдог штэ нэг юм 2 секунд тутамд ч юм уу те. Яг тэгж 2 секунд тутамд тэр телевизийн суугийг сольж байгаатай адилхан ерөөсөө ямар ч эмх замбраагүй үе төмөн бодлууд ингээд ирээлжилж байдгийн байна гэдгийг би бүр одоо баг нүдэрээ харсан гэх юм уу айгүй ойлгосон байхгүй юу. Яа тэгэхээр нөгөө хийсэнчлэн 10 хэдэн цаг ингээд нүдэ анаа сууж байгаа шүү. Тэгэл одоо жинхэнэ өөрийнхөө бодлоос өөр юучгүй яг жинхэнэ өөрөөсөө өөр хөнгө өөртөөгөө ер нь аль хойлохноо одоо үлдчихэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт яг ингээд нүдэ анангууд нөгөө баахан бодлоод чи ингээд орж ирээл ан заяа. Яг ингээд нэг бол яг ингээд нэг юм телевизийн сувг ингээд байн ингээд солиол сэдвийг нь солиол те нэг ч одоо улс төр үзэл нэг ч одоо хоолны сувг үзэл ингэж байгаа дийг адилхан ерөөс ингээд ээлжлээл ингээд ирээлжлээл багахгүй те одоо миний энэ бодлууд ингээд ажиглангууд одоо бүр яг надад тэгж мэдрэгдэжсэн зэ ингээд нүдэ ингээл анангууд одоо нэг Candy Crush юм нэг юм тоглоомнууд байдаг шүү дээ ингээл баахан юм жимс ингээл одоо дээрээс ингээл унаал ингээд юу аваад байдаг унаад унж ирээд байдаг ингээд доошоо ингээд Google яваад байдаг яг тэрэн шиг зэ ингээд нүдэ ингээл анангууд надад ингээд яг та төсөөлөрөө зэ ингээл яг Candy Crush шиг заяа эсвэл Tetris шиг гэсэн үг ингээл дүрснүү дээрээс бууж ирээл ингээл урсаал яваад байдаг шиг яг тэрэн шиг нүдэ анангууд ингээл нөгөө миний толгой дотор байгаа баахан бодлууд би ч нөгөө 10 хоног ингээд чихэр жимс идэхгүй те иддэг юм идэхгүй зөвхөн ингээд цагаан хоол идэнгүүт чи нөгөө идмээрээсээ хоол өмсөө одоо баг зүүдэлж байгаа штэ бүр нөгөө нэг аппетит ихсэл тэгэл би ч нөгөө вафлын дуртай хүн чи яах вэ нөгөө вафла одоо боддгийм байгаасаа тэгээ нөгөө коровкагаа бодоод насан заяа тэгэл нүдэ анангууд ингээд нөгөө коровка ингээд дээрээс бууж ирээл гэл урсаал ингээд яваал тэгэнгүүт дараагийнх нь болохоор би тэр үед нэг залуутай яг дөнгөж уулзаад эхэлжсэн яг өргөжсэн тэгэнгүүт чи ингээд бас нөгөө тийм догдолсон сэтгэл юм байгаа хгүй нөгөө залуугийн чинь царай ингээд яваад явж байгаа юм тэгээ бас болоогүй би чинь тэр үед яг нэг шинэ ажилд орсон тэгээд тэр ажлаа хүлээлгцэн за би нэг 10 хоног бясалгалд яваад ирье хөө гэгээрээ ирье хөө гэд ингээд хэлээд юу яцсан тэр ажлаа ингээд одоо ихэндээ төр ингээд байлгацсан. Тэнгүүт энэ тэр шинэ ажлын ингээд excitement те догдол модал байгаа шээ. Тэгэл ажлын тухай бодлууд орж ирээл ингээд баахан юмнууд ингээд урсаал ингээд өнгөрөөл байгаа байхгүй юу. Тэгээд гол нөгөө тэр випашна бясалгал хийж байгаагийн одоо миний гол үүрэг юу вэ гэхээр тэр хэдий аль нэгийг нь нөгөө вафлыг одоо барьж аваад ингээ вафла бодол идэх юмсан сайхан даа гэл ингээ бодохгүйгээр би вафл идмээр байгаа юм байна. За энэ вафлын тухай бодол байна. Энэ нөгөө залууг бодож штэ. Тийм байна гэл ингээл тэр бодлуудыг ингээл ажиглаад ингээл гурлагчнуудаар одоо харна л гэсэн өгөл байгаа юм шиг байгаа юм л да. Тэг би надад тэр бол надад бүр ингээд миний айгу тийм одоо гайхшрал төрүүлсэн тийм момент байсан, тийм бодол байсан. Би бүр ийм сонин юм замбраагүй юм боддөг юм уу? Ямар амар сонин тийм ирээлжсэн яг ингээд тогтож ойлгохын аргагүй. Яг ингээд бид нар телевизийн сувгийг 2 секунд тутам ингээд солиод харж юу ч ойлгохгүй шүү дээ. Тэндээс ингээд тий алиг нь ч тогтож үзээгүй болохоор яг тэрнтэй адилхан ямар амар олон докторгүй олон юмыг бүр ингээд секундын зайтай ингэж олон бодол давтдаг юм бэ гэж би бүр гайхаж шоконд орж исэн заяа. Тэр бол бүр үнэхээр бүр айгу сонирхолтой байсан. Одоо бол би заяа бэлтгэл хийж чадах уу гэвэл бас айгу эргэлзээтэй. Яагаад тэгэхээр би ч нөгөө 10 хоног ерөөсөө битүү ханаасаар агаад нөгөө хүмүүсийг тав тухгүй болохгүй юмсан гэдэг л одоо бараг л үндсэн мишнтэй байсан шүү дээ. Тэгээ 10 хоногоо ямар ч аргаар хамаагүй яаж иж байгаа дуусгах. Тэ сүүлийн хоног яг гайгүй бэлтгэлдээ төвлөрч чадсан ч гэсэн яг анханасаа шууд 100% фокуслаад явсан хүмүүстэй харьцуулахад би яг одоо бэлтгэл сурах талаас бол харьцангуй арай бага байсан боловч одоо арай муу сурсан гэхин цаашаа бага анхаарал хандуулсан гэдгийг бол айгу мэдээд байгаа. Тэгээд одоо бол би яг над шиг ийм олон юм боддог, маш олон шин санаанууд байнгын төрж байдаг, өөрийнхөө нөгөө бодолд айгу завгүй байдаг хүний хувьд бол надад зайлшгүй хэрэгтэй юм бол бясалгал дээрэс нь би йог гэдгийг айгу сайн мэдж байгаа, ухамсарлаж байгаа. Гэвч би ерөөсөө хийхгүй байгаа. Тэгээ би бясалгал хийж сурсан гэвэл бас мэдгүй эргэлзээтэй. Гэхдээ юуг би одоо мэдж байгаа вэ гэхээр ямар ч байсан бидний энэ тарих толгой, оюун бодол, сэтгэл санаа ямар замраагүй байдгийг би ойлгоцсон учраас
энэнд ер нь анхаарал хандуулах хэрэгтэй. Энийг ингээд жоохон тогтоох хэрэгтэй. Тэ тогтуун байж сурах хэрэгтэй. Ер нь нэг юмдаа ингээд сайхан төвлөрөлд сурах хэрэгтэй энэ гэдгийг бол ингээд ойлгосон маань бол айгу том олз байсан. Энэ ягаад эрүү зохноод байгаа юм бол. За тэгэнгүүт тэгээ хоёрдугаар ойлгосон юм болонгууд нөгөө тав тухта хит тассан гэдгийг бас айгу ойлгосон. Нөгөө түрүүнд хэлсэн шүү дээ. Бүр яалангуяа би чин болонгууд хоол идэхдээ, бийц сахта, унтахта, усанд орохдоо тэгээ энэ дөрвөн ямиг бол би ерөөсөө яарах маш дургу. Аль болох бар хамгийн дээд зэргийн тухтаагаар идэж, ууж, унтаж амрах дуртай хүн баггүй юу? 0 дэж байгаа хүн намайг яаруулахад би бүр төхөн болгоно л тийм багтаа. Гэхдээ би бүр илүү онцгой ач холбогдол өгдөг ингээд 0 дахтаа ер нь би уц муцаа ер нь баг шаардлагатай биш л бол ер нь оролддоггүй. Хоол идэж байхдаа бас би хүнтэй ярих дургу. Ер нь болж игэл юм бол үздэггүй хүнтэй бүр ярих дургу. Болж игэл яг ингээд хоолндоо фокуслаад болж игэл ер нь би ганцаараа бас хоол идэх жоохон дуртай болчиход байгаа. Эсвэл хүнтэй хоол идсэн ч гэсэн ингээд завсар зайгүй юм идээд ингээд тэр яриан анхаарлаа хандуулах дург би бүх анхаарлаа идэж байгаа хоолндоо төвлөрүүлээд амтыг нь мэдрээд яг жинхэнэ нөгөө одоодоо оршиж иг хоолоо идэх тэгж таашааж идэх дуртай. Яа тэгээ өөрөө жоохон мэж харахад бүр амар гизэж царацаа царай гаргаж сууж байгаа ямар хэцүү юм бэ. Тэгэнгүүт бас тэгээ ус мусанд ороход бас хүн яаруулахад дургүй. Ер нь гой сайхан тухтай ванда 2-3 цаг усанд орж марах дуртай. Тэгээ ер нь би анзаарсан чинь энэ хэдээсээ холдсон чинь бүх би энэ одоо энгийн ийм өдөр тутмын ийм зуршлуудаасаа бүр ямар тав тухаасаа би бүр ямар амар хараад талцсан бэ. Энэ хэд байхгүй бол би бүр айгүй тийм духгүй тийм нэг онцгүй ер нь одоо байдалтай байдаг болчихсон юм байна. Хэрвээ би одоо тэ олон орноор ингээл одоо өөрөө хүсэж байгаа шиг ингээл олон орноор одоо барыг нүүдэлж шахуутай ингэж амьдрахыг хүсэж байгаа болвол олон газраар ингээд аялаж явахыг хүсэж байгаа бол би ер нь энэ тав тухаасаа ер нь жоохон багаар салаад хааж байгаа газраасаа ингээд өөрөө тав тухыг хайж олж чаддаг болох ёстой юм байна гэдэг бодол надад төрсөн. Ялангуяа паалантай жорлон дээр. За тэгэнгүүт 3 дахь нь алангууд нөгөө өөрөөсөө өөр хөнгүү болоод яг жинхэнэ өөрийнхөө бодлыг ингээд хяналтын камер шиг тэ 24/7 ингээд ажиглаад ингээд сунгууд хүн ер нь баг галзуурхаар юм бэлээ ер нь эвгүй юм бэлээ ерөөсөө ингээд өөр одоо нөгөө өстө нөгөө үзэх юм байхгүй заяа. Үзэх юм байхгүй гэдэг чинь би одоо өөрийнхөө бодлуудыг л өдөржингөө үзээ сууж чинь гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэнгүүд өөр үзэх юм байхгүй, утас ахгүй, хүнтэй ярьж болохгүй, одоо яаж ч болохгүй. Тэгэл нүдээ анхаас өөр арга байхгүй, нүдээ анхаар тэгэл нөгөө миний тарих дотор ингээд нөгөө толгой нөгөө 2 секундын зайтай ирээлжилж байгаа телевизээр тэрийг үзэхээс байхгүй. Тэг сунгууч бүрээ ингээд би бараг л нэрээ галзуурах шахсан. Тэрнээсээ болоо би ер нь л угаасаа нөгөө унтаж чадахгүй байсан шүү дээ. Тэр одоо хайшаа одоо транс байдал гэж хэлж болохоор бол тэр байдлаасаа гарч чадахгүй тэрийг үргэлжлүүлсээр байгаад ингээл шөндөө ерөөсөө олигтой унтаж чадахгүй байсан юм байл л дээ. Бичлэгийн. За тэгээд энэ бичлэгнийхээ төгсгөлд базаад хэлгээд миний хувьд энэ 10 хоногийн бяцлаглыг болол уг нь болж өгвөл хүн болгон энэ туршлагыг аваасаа гэж хүсэж байна. Яагаад тэгэхээр бид нар яг эцэстээ анх одоо нэрэ байхаасаа эхлээл өхөө хөтлөө бид нар ер нь өөрөө өөртөөгөө л амьдардаг. Яг цагаа тулаад хинч байхгүй тохиолдолд бид нар өөрөө өөртөө л хань болох болдог. Тэ өөрийгөө зоригжуулж, өөрийгөө ялан дийлж, ер нь ингээл зүгээр өөрийнхөө бодлоготой л ингээл бид нар тулалдаал үлддэг штэ, тэ? Янз бүрийн одоо муухайч бай, сайханч бай бодлуудаа ингээл давхыг нь даваал, амсхыг нь амсаал ингээл явдаг. Тэгэхээр нэгэнд бид нар ингээл өөрөө өөртөөгөө энэ өөрийнхөө одоо энэ дотоод одоо тэ сэтгэл санаа энтэйгээ цаг хугацааг өнгөрөөх юм бол уг нь эртхэн энтэйгээ танилцжээвэл зүгээр тэ яг би ер нь яг ингээд одоо юу юм бэ өөрийнхөө бодлуудыг ажиглангууд би ер нь ямар бодлоод боддог вэ? Ер нь юуны тухай боддгийг. Тэгээ би ер нь бодохдоо ер нь хэр замбраатай боддгийг, энэ бодлуудтай би ер нь хэр удаан төвлөрч чаддгийг тэ гих мэтчлээ ингээд нэг ажиглалт хийгээд авах бүр маш гоё боломж. Тэгэд ингээд би нөгөө өөрийгөө танина, өөрийгөө олно гээл ингээл ярьдаг штэ тий. Өөрийгөө юун дуртайг ойлгох ханаа тэрэ гэдэг ч гэсэн яг эхлээд бид нэр өөрсөдөө ер нь яг юу байгаагаа мэдчихэж дараа нь тэр одоо өөртөө байгаа юмнуудаа ингэж менежмент хийх буюу одоо зохицуулт хийн штэ тий. Тэгээд дээрэс нь бид нар айгүй азтай Монголд энэ випашна бяцлаглалын төв ингээд тий ийм
одоо буянтай газар үйл ажиллагаагаа явуулж байгаа нь бид нар маш азтай. Хоёрдугаарт ингээд би одоо энэ Vipassana бяцлаглалын төвтэй хамтарч ажиллаж байгаа юм шиг юм болчлоо. Үгүй шүү. Тэглэж энэ байгууллага чи өөрсдөө юм сайн дурын одоо буйны өглөг дээр ингэж үндэслэж үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага учраас маркетинг эдэрч хийгээд авах ямар ч шаардлага байхгүй. Тэгээд одоо энэ бичлэгийг үзэж байгаа хэрвээ явахын сан гэж бодож байгаа хүмүүс байвал та нар аяйгүй азтай зав. Яагаад тэгэхээр анх би хэлжсэн шүү дээ 4 жилийн өмнө найрамдал цуслангийн тэмдэг тэр төвд нь явж байсан болвол одоо Баян зүрх төвийн тэнцээ Баян зүрх дүүргийн тэнцээ гэсэн би очиж бол үзэж байгаагүй. Шинээр тийм бяцлаглалын төв нээчихсэн. Бас л нөгөө буянтай тэ нөгөө энэ бяцлагалд хамрагдчихсэн бяцлаглалын одоо үр шимийг нь хүртэж байсан хүмүүсийн өглөг дээр үндэслээд энэ шинэ төв нь байгуулагдсан. Тэнгүүд миний харснаар тэр төв нь одоо ингээд одоо нөгөө нэгдсэн ийм халаалтын системтэй, халуун устай, тэгээ 0 мойлн дотроо тэгээ хамаагүй ингээд ийм орчин нөхцөл нь илүү сайжирч ахсан. Одоо магадгүй жоохон хөвшин настай хүмүүс юм уу эсвэл одоо жоохон дархлаа асуудал муутай энэ төр хүмүүс болвол тэр төвийнх нь тэр бяцлаглалын хуваарийг нь харж байгаа тэнд нь явбал их зүгээр санагдсан. Яг одоо хүйтэн мэтэн цагт ч тийм. Харин зуны цагт бол жоохон дулаахан үед бол нөгөө тэр найрамдал цуслангийн тэнд байдаг төв нь бол бас илүү гоё чиж магадгүй яг байгальдаа тийм ээ дотор биш. Тэгэхээр хоёрын юм төвтэй болчихсон гэхээр бол бид нар айгүй хацтай байгаа хгүй маш том давуу тал энэ бол тэгээд хэрвээ би түрүү найз залуутайгаа ярьж байгааг нэрээ сансан энэ Eat Pray and Love гэдэг кино байдаг гэсэн Julia Roberts-ын тоглосон. Тэр кинон дээр нэг хэсэгт нь ингээд Julia Roberts яг ингээд silent meditation буюу чимээгүй бяцлаглалын юунд явж байгаа нэг одоо курс гэх юм уу тийм хөтөлбөрт хамрагдаж байгаа нь ингээд тэр кинон дээр харагддаг штэ тий та санаж гинөө. Яг тэр хэсэг байхгүй юу? За тэгээд өөрийнхөө туршлагыг хуваалцгаад юм байна. Тэгээд хэрвээ энэ бичлэгийг энэ өмнө 10 хоногийн чимээгүй бяцлал явж исэн хүмүүс маань бас үзэж байвал доор комент хэсэгт ер нь ямар байсан талаараа надтай энэ ямар одоо experience туршлагууд нь адилхан байсан талаар ямар мэдрэмж төрж исэн талаараа доор комент хэсэгт хуваалцаарай. Маш олон хүмүүс бас одоо нэлээд яваад үзчихсэн байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд бас яг надтай адилхан ханаад манад тусаад ингээд яг одоо тий өвчнээ ингээд юм зовиртой байсан хүмүүс байна уу? Тэр хүмүүс маань тэр бяцлал нь ямар байсан бэ? Тэр талаараа ингээд комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд би юу ачийн description хэсэг дээр энэ яриад байгаа нөгөө Vipassana бяцлаглалын төвийн Facebook хуудсыг нь би энэ дээр холбчихъя. Бүр үнэхээр буянтай маш гайхалтай газар байгаа. За тэгээд бичлэгийг маань энэ хүртэл нүцэн танд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.